Швейцарын Цюрих хотод Монголын түүх соёлын гайхамшигыг таниулах анхны томоохон үзэсгэлэн нээлттэй. Монгол орон цаг хугацааны аялал үзэсгэлэн 8 дугаар зуунаас эхлээд 13 дугаар зууны их Монгол улсын нийслэл хар хором. Өнөөгийн Улаанбаатар хүртэлх 2000 жилийн урлаг түүхийн хөгжлийг харуулсан байна. Швейцарын Ридберг музей зохион байгуулж Монголын талаас 3 музей хамтарч ажиллаж байна. Уугрын хааны Ордон хотын хотгийн усан дотроос 1200 жилийн турш дарагдсан зарим олдврыг 5 жилийн турш сэргээн засварсны дараа анх удаа олон нийтэд төлөвлөж байгаа. За энэ жишээлбэл хар энэ чи будагтай модон шон байгаа. За энэ бол дээрээ ургамлын дүрс хийтэй. За ер нь ийм лакан идэл бол ер нь дэлхийд маш ховор байдаг. Швейцарын хамгийн том урлагийн музейд Монголын 235 үзмийг дэлгэн тавьжээ. Эдгээрийн олонх нь анх удаа Монголын хэлээс гарч олон нийтэд дэлгэгдэж байгаа нь юм. За нүүдэлчдийн түүх, соёл, хот суурингийн хөгжил, дэлхийн дахины харилцаанд монголчуудын оруулсан хувь нэмрийг шинээр ийхүү харуулж байна. Мөн энэ үзэсгэлэн Монгол улсын түүхийг зөв өнцгөөс дэлхийд таниулах том алхам болж байна гэж мэргэжлийнхэн онцолж байна. Олон зууны турш бүтээгдсэн өөрийн өвөрмөц соёлтой нууцлаг бүрэн таньж мэдээгүй хүн төрөлхтөн үргэлж сонирхож байдаг нь нүүдэлчдийн онцлог болно. Бид түүнийг өөрсдөө танин мэдгээс гадна дэлхийн ертөнцид танин мэдүүлэх ойлгуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нүүдэлчдийн бүтээсэн соёл зөвхөн Монголынх биш хүн төрөлхт хийх гэдгийг ямагт санах хэрэгтэй. Монгол Швейцар улс хоёулаа далайд гарцгүй орон. Энэхүү онцгой газар зүүн байрлал нь хоёр улсыг соёл худалдааны уулзуур болгодог. 14-р зуунд Монгол улс зөвхөн хүчрхэг эзэнт гүрэн байгаа зогсохгүй Европ, Аз хоёр твийг холбосон торгоны замын худалдаа соёлын төв байсан. Өнөөдрийн Цюрих хот ч мөн дэлхийн олон соёлын уулзуур юм а. Монголын эртний хотууд Аз, Европыг холбосон худалдаа соёлын зангилаа байсан. Энэ үзэсгэлэн тэр үеийн баялаг түүхийг орчин цагт дахин амьлуулж байна гэж үзэж байна. 2-оос 14-р зууны хооронд Монголын тал нутагт цэцгэлэн хөгжиж байсан хот суурин, худалдаа, урлаг, гар урлалын үеийг харуулсан үзмрүүдийг жуулчид шимтэн үзэж байна. Өнгөрснөөс ирээдүйн рүү чиглэсэн Монголын түүхийн үнэт үеийг дэлхийн соёлын төвд хүргэж, нүүдэлчдийн соёл иргэншлийн үнцнийг шинээр дахин тодруулах энэхүү түүхэн үзэсгэлэн эх оны 2 дугаар сарын 22-ны хүртэл үргэлжилнэ.